За рекорд эхэллээ. Бүгдэнд нь өдрийн минь төргийа. Сайн уу Мига? Өдрийн минь сайн уу? За 20 үед За хаварч гин үү яаж гин? тэгж Чадгүй яг юу? хаваршаад нэг унаан зан чанар маш их гарч ийн, хөдөлж ийн. Айгуу Ааха. сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй Суур зам байдлаа ингээ төлөөл гарч хадгалъя ирж тий. байна. Хадгалъя гэж хичээж байгаа боловч дотроос бүр нэг цаанаас нь суур зан чанар нь хатгаад их гарах тийм нөхцөл айгүй их үүсэж байна. Физиологч нь ядраад, ментали байдлаараа ч гэсэн ядраад. Гэхдээ өнөө яг ийм болохоор ингээд байгаа болов олон хүн ингээд байгаа болов уу гэж бодож байгаа учраас өнөөдрийнхөө яг энэ чөлөөт уулзалтаар зан чанар ба мэрэгжил сонголт гэсэн сэдвэрээ ер нь явъя гэж бодсон. За тэгээд зан чанарын талаар хоёулаа нэг сайхан мүлжчихгүй дээ өнөөдөр. За тэгээ. Мэддэг Би чамаас чаддаг нэг юм асах уу? хүрээндээ л яриа тий. За. Хүнийг таньж болох уу? Зан чанар гэж ярьж байгаа юм чинь. За ер нь бол яг шууд зүгээр богинохоо хариулах юм бол тийм. Аа. Яагаад гэхээр нөгөө хүмүүс чинь хүн тохиолдолд чинь өөрөө яг нөгөө өөрийгөө таних гал хүрээлэн буй орчноо таних гал тий. Аа. Өөрийгөө танина гэдэгт нь болохоор одоо жишээлбэл бидний одоо энэ махан бие физиологи яаж ажилтгийг ингээл бүр ингээд шинжилгээ ухааны түвшинд бүр ингээд эсийн түвшинд хүртлээ ингээд судалж байна тий. Яг тэрнтэй адилхан бидний сэтгэл бас ямар юм бэ гэж судалж байна. Тэгэл бүр сүлдээ тий ингээд бидний сүнс ямар юм бэ? Оюун яг ямар юм бэ гэж ингээд судалж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэтэй адилхан бидний яг энэ суур энэ зан чанар бидний яг ингээд нөгөө эцсийн дүндээ ингээд үйлдэл хийхэд сонголт хийхэд хүргээд идэг энэ суур зан чанарууд ямар юм бэ гэж хүртэл ингээд маш олон жилийн туршид ингээд судалсан байгаа байхгүй. Аа. Тэгээд эннийхээ үндсэн дээр бол ер нь бол хүн бол таамаглаж болох уу замтаан. Энэ нь бол яг ингээд тий тодорхой үзүүлэлтүүдээр одоо соёлын ялгаа үүсэхгүй тий дэлхийн одоо ямар ч улс оронд ямар ч цаг үед амьдарч байгаа хамаагүй хүмүүс тий нас хүс ялгагдахгүйгээр ингээд нэг юм тодорхойлогдож болж гинөө тэр чинээгээрээ тухайн хүний яг энэ ажил амьдралынх нь гүйцэтгэлийг ямар зан төлөв гарахын хүртэл таамаглаж болж гинөө гэдэг ийм одоо онол ойлголтууд бол хөгжөөд бүр ингээд шинжлэх ухаанаараа хичнээн 10 жилээрээ ингээд судлагдаад батлагдаад иржээ. Тэгэхээр тийм та Хүнийг таньж болно. таньж бол. За тэгвэл ингэж ярьдсан байна л да. Хүн амьдралдаа амар чухал 3 шийдвэр гаргадаг гинэ. Энэ юу хүн болж төрснийх яг энэ амьдралдаа 3 чухал шийдвэр гаргадаг. Нэг нь болохоор мэрэгжил сонголт, ажил сонголт, за тэгээд мэдээж хань нийжил сонголт. Тэг хүмүүс бодлоо хань нийжлээ сонгох болоо тэнгүүд чи юу гэдэг одоо баг ясыг нь цайтал шалгаж яаж суuna гэлээ. Бүх хүн тэрнийг мэддэг те удмын, хаалгийн, цусын, шинжилгээнд өгөлгийн, амьдарч үзэлгийн за баг ингээ мэржил сонголтоор бол баг туршлага хуримтуулаад баг ажиллаж үзээд гэснийхаа дараа мэржлээ сонгоод байгаа маш тийм нөхцөлд орж байгаа юм шиг л ханаа сонгодог байна л та. Тэгсэн хэрнээ яг чухал нөгөө хоёр шийдвэр болох за ажил сонголт хийлээ гэж бодоход хүмүүсүүд цалин хаана өндөр байна тэр шигээ сонгочих гээл. Тэнгүүдээ яа ингээд нийт зах зээлээ харахаар хөдөлмөрийн зах зээлээр ингээ урт хугацаанд ажиллаж байгаа хүмүүсүүд ч доктортой ажиллаж байгаа хүмүүсүүд ч айгу цөөхөн тий ажиллаж үзэж байгаа л өө таарахгүй байна гэж ажлаасаа гардаг байх жишээ нь. Болохгүй байна гэж ажлаасаа гардаг байх жишээ нь. Тэр нь гараад байгаа шалтгаан нь яг хүмүүсүүдийн тэр тоочод байгаа цалин хөлс байгаад байна уу? Эсвэл зан чанар нийцэхгүй байгаадаас байна уу чи юу гэж бодож байна? Сүүлд манай Монгол улсад Азийн урьдчилан банкны одоо судалгаа хийсэн юм одоо тайлан дүгнэлттэй танилцсан л та. Тэгэхээр энэ дээр бол хүмүүс ялангуяа одоо энэ залуу те generation Z болон түүнээс одоо залуу үеийнхэн ажлын байраа сольсон шалтгаан нь өөрөө цалиндаа гол нь биш тий ажлын байраа сонгож байгаа шалтгаан ч гэсэн одоо цалин мөнгөндөө гол нь биш тухайн байгууллагын соёл үнэт зүйл нь миний одоо тий тэр залуучуудын өөрсдийнх нь үнэт зүйл зориг тий та нийцэж гин үгүй юу гэдэг л бол хамгийн одоо том шалтгаан нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр үнэт зүйл гэдэг зүйл буюу чамд юу чухал юм бэ гэдэг зүйл чинь өөрөө яг бүр цаагаараа бол энэ зан чанар гэдэг зүйлтэйгээ
бас холбоотой байгаа гэдэг тодорхой хэмжээнд Мгм. тийм. Ямар зан чанартай байна, юуг эрхэмлээд байна, тий? Ямар зан чанартай Тийм. байна, юуг одоо ингэж илүү цээрлээд өөрөөсөө холдуулаад байна гэдгээс дээрэс нь тухайн хүний амьдралын Ерөөсөө туршлагаас нөлөөлөх нь шүү, тий? яг зөв. Ерөөсөө зан төлөв гээд байгаа зүйл чинь өөрөө л одоо чинь чи те ануу бит хоёр нэг орчинд орлоо гэж бодоход те нэг Мгм. орчин, нэг нөхцөлд орлоо гэж бодоход тэр орчныг өөр өөрөөр мэдрэж байгаа, өөр өөрөөр хүлээж авч байгаа. Эннийхээ хариуд өөр өөрөөр бодож сэтгээд хариу үйлдэл гаргаад байгаа байхгүй. Тэгэхээр Мгм. энэ өөр байгаа байдал чинь Мгм. өөрөө тухайн хүний ямар орчинд ямар хариу үйлдэл үзүүлээд байна, таатай байх юм уу, таагүй байх юм уу гэдгийг хүртэл тодорхойлоод байгаа гэсэн үг байхгүй юу? Мгм. Мгм. Окей. Тэгвэл би өнөөдөр нэг тийм жижигхэн surprise чамд барих гэж байгаа. Юу барих гэж байгаа гэхээр За. манай дээр зан чанарын тест гэж нэг гайхалтай юм байдаг тийм. Аха. За энэ ч би яг ингээд нэг юм тайлан гаргаад ирсэн байгаа байхгүй юу? Чиний За. сайн хараад шууд мэдээс манай зан Аха, чанарын аха. тестний тайлан багс тийм. За Тийм. энэ тайлан нь бол чи бит хоёрын мэддэг хүн байгаа. За. Чи бит хоёрын танил хүн байгаа. Тэгээ хоёулаа энэ За. хүнийг сайхан мүлжөөтгий. Ямар зан чанартай хүн байна? Ер нь ямар мэрэгжил тохирох хүн байна? За тэгээ цаашлаад хэрэг чи яг зөвлөгөө өгж ийн гэж бодоод энэ хүнийг 17 настай нэг юм хүн байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүний Мгм. 17 настай энэ хүний зан чанар нь ямар хүн байна? За тэгэнгүүтээ ер нь ямар ажлын хэв маягтай хүн байна? Ямар чиглэл мэргэжил сонгуул дээр юм байна? Гэх мэтлэнгийн гоё нэг яг карьер зөвлөх гэдэг үднээсээ гоё мүлжээд өгөөч энэ хүнийг. Яадаг Аха. хүн бай. Дутагдал нь юу вэ надад гоё хэлээд үг. Хоёул энэ хүнийг муулъя. За, За. ерөнхийдөө за энэ хувь хүний энэ зан төлөв гэдэг зүйл маань бол яг мэрэгжлийг ингээд шууд одоо туйлын одоо сонгоод тодорхойлоод бол өгдөг зүйл бол биш ээ. Мгм. Гэхдээ мэрэгжил сонголтод заавал авч үзэх ёстой хүчин зүйлүүдийн маань бол нэг байгаа. Гэхдээ энэ хувь хүний энэ суур зан төлөв маань болохоор чамайг ер нь олвол яг ямар орчинд амжилттай, доктортой ажиллах вэ гэдгийг ингээд нэг юм чиглэлийг чинь ингээд тодорхойлж өгöd байгаа байхгүй. Мгм. Тэгэхээр одоо ерөнхийдөө хоёулаа эндээс ингээ харах юм бол эхнээс нь ингээ явах юм бол бүр өндөр үзүүлэлттэй тийм миний бол бүр ингээ хараад ингээд вау гэхээр үзүүлэлт бол хамгийн ихний үзүүлэлт буюу энэ нээлттэй эрч хүчтэй эерэг Мгм. нээлттэй байдал тийм энэ тийм нийтэж эрч хүчтэй байдал гэдэг энэ Мгм. олон улстай болвол нөгөө extrovert introvert гэдгийн нөгөө үзүүлэлт байхгүй. Тэгэхээр энэ Мгм. одоо за эхлээд энэ Big 5 гэдэг үзүүлэлт маань өөрөө яг энэ одоо тест маань яг ямар учиртай тест хаанаас үүссэн бэ гэд тэгэнгүүт нөгөө хүн өөрийгөө нөгөө судлах гад ингээд аа өөрийнхөө зан төлөвийг ингээд судлах гад ингээд хичээж исэн тэр олон 100 жилийн туршид ингээд маш олон төрлөөр энэ зан төлөв гэдэг ямиг ингээд мөржилжсэн байгаа байхгүй юу. Жишээ нь нөгөө нэг хүмүүст за 5 өөр төрлийн хүмүүст ингээд нүдийг боож агаад нэг том зааныг те хошуунаас нь нэгийг тэмтрүүлж үзээд ямар амтан байна гэд чихийн нэгийг бариулж үзээд ямар амтан байна гэд ингээд тодорхойлуулж ирсэнтэй яг адилхан энэ зан төлөв гэдэг зүйлийг энэ тэндээс янз бүрийн байдлаар тодорхойлж явж ийснаа эцсийн дүндээ одоо нэг дөнгөж одоо нэг 40 50 жилийн өмнөөс л ингээд бүр нийтээрээ нэг юм зангидагдсан ойлголтод ингээд багтсан нь нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нь яг энэ том 5 хүчин зүйлийн буюу энэ Big 5 гэдэг энэ үнэлгээ байхгүй. Тэгээ энэ өөрөө Мгм. яг юг хэмжиж байгаа юм гэхээр хүн болгонд энэ 5 ийм хүчин зүйлийн үзүүлэлт харилцан адилгүй байдгаа. За тэгээ эннийхээ одоо ямар хэмжээнд ямар одоо хэв шинжийг агуулж байгаагаас шалтгаалаад чи өөрөө дахин татагдчихгүй хин нэгэн хүн болж байгаа гэдэг ийм ойлголт өгдөг байхгүй. Тэгэхээр одоо үзүүлэлт болгон маань өөрөө одоо жишээлбэл энэ хамгийн ихнийх энэ extrovert гэж байхад нөгөө талдаа introvert гэж байгаа тий. Тэгэнгүүт Мгм. чи extrovert тал руугаа илүү одоо унж гин үү introvert тал руугаа унж гин үү гэдэг энэ хоорондох аль нэг цэг дээр л хүн одоо тэр цэг дээр ундаг гэсэн үг байхгүй юу? Хаана байгаа нь тэгэж тодорхойлогддог гэсэн. Тэгэхээр яг эхний үзүүлэлт дээр олвол за энэ хүн маань олвол маш эрч хүчтэй, маш олон найз нөхөдтэй, хүмүүстэй одоо маш нээлттэй, харилцдаг, эрч хүч энергитэй, магадгүй айгүй чанга дуутай тий.
Тэгээд ер нь бол байнгын гаднаас ямар нэгэн харилцааны болон ийм хүмүүстэй холбоотой ийм өдөөлт авч ээж сэтэлцдэг, өдөөлт авч ээж энэ нөгөө допамин нь ингээд аюух ялгардаг ийм төрлийн хүн байхгүй. Эсвэргээрээ яг энэ хүнийг ганцааранг нь бие дагаад ажиллаа, компьютерийн арт ингээд суугаад нэг л юмаа ингээд хийгээд хинтээж дуурахгүй бай гэх юм бол ингээд барыг бүтэж үхээр те. Тийм төрлийн ийм хүн байхгүй. За энэ төрлийн ажил мэргэжлүүд энэ төрлийн зан төлөв давуу тал болдог ажил мэргэжлүүд гэж байгаа тийм. Ихэнхдээ бол хүмүүстэй харилцдаг, зохион байгуулдаг, хүй хай гэд ингээд айгүй ирч хүчтэйгээр гадуур дотуур ингээд өөр орчинд ороод ингээд яваад байдаг ийм төрлийн ажил мэргэжлүүд бол айгүй өндөр зохиомжтой байдаг, нийцтэй байдаг гэсэн. Эсвэргээрээ нөгөө бүр интроверт тал руугаа болоод ирэхээрээ нөгөө ганцаараа байгаад бие даагаад тэг гүн төвлөрөөд ингээд ажилдаг ийм төрлийн ажил мэргэжлүүдэд илүү тааламжтай тэгээд тогтвортой удаан урт хугацаанд амжилттай ажиллах боломжтой юм байдаг байхгүй. Тэр энэ үгт бол бүр ингээд нэлээд нийтэж нэлээд юм одоо олонтойгоо хөдөлгөөнтэй ийм хөвгт болов гэж бол эхний үзүүлэлтээс харна. За. Чи юу гэж бодож байна? Энд дэр нэмэх юм байна уу? Extrovert, introvert гэдэг үгтэл дээр би бол зөвхөн дөрөв тэгж миний юу? Миний уул микрофон зүгээр хай. Одоо яаж юм? Одоо ерөөсөө дуу орж ирэхгүй байгаа тийм. Ямар сони юм бэ? Авчвал яаж юм? Болохгүй юм уу? Ямар санагддаг. Тэр ямар ч бах юм. Одоо ороод ирлээ. Тийм ээ нөө. Ямар сони. Окей, би зөвлөгөөнд гой фейллээ дээ. Тэгээ хоёроо ихний подкаст дээрээ гэдэг байхгүй. За окей. Би зөвлөгөөнд бол хүүхдтэй бас нэмэлтээр ер нь яг саяныхыг хэлэхээс гадна нэмэлтээр юу гэж хэлдэг вэ? Хүмүүсүүд тэгэж ойлгоод байдаг. Ихэнхдээ экстраверт хүн гэдгээр л юу гэдгийг баян хүмүүсүүдтэй ингээл яриад ингээл явж байдаг. Интроверт хүн ярьж чаддаггүй гэж ойлгоод байдаг. Тэгээд эндээс нь бол ойлгох уу гэхээр илүү тархины одоо нөгөө хөөрөл хаацын процессороо ингээд ярих юм бол экстраверт хүмүүсүүдийн холбоо байнга юм хөөрлийн төвшөндтэй ингээд ер нь хүн одоо баярлсан ч сэтгэл санаагаар унсан ч аль нь хөөрөлгөөс тооцогдоод байгаа байхгүй. Тэнгүүч чинь одоо экстраверт төрлийн хүмүүсүүд бол илүү ингээд гадагшаага ингээд ярьж ингээд хүмүүсүүтэй харилцаж олонний дунд байж тухайн тэр амьдралаас баг хамтолоосоо сэтгэл ханамжийн хувьд бол илүү ад жаргалтай өөрийгөө цэнэглдэг гэж ойлгоод байж болно гэж байна. Интроверт хүн болохоор ярьж чадахгүй хүн биш. Эсвэргээрээ зөөлөн ур чадвараар те харилцааны зөөлөн ур чадвар өөрийгөө илэрхийлэх ингээд наан цааны юм болоод ярьж чадна. Хинтээ юу ярихаа мэддэг. Зүгээр гагцгүй тэр ирч хүчээ харин олон хүнтэй ярьснаар ирч хүчээ илүү алддаг төрлийн хүн. Харин ганцаараа удаан ингээд чимээгүй одоо байжээж өөрийгөө цэнэглдэг хүн гэсэн. Нэг нь экстраверт хүн хүмүүстэй байж өөрийгөө цэнэглэдэг бол интроверт нь илүү одоо ганцаараа байж цэнэглэдэг. Тэнгүүч энийг 4-6 онооны хооронд хэлэлцээд тэгэхээр нөө амбиверт сайн өндөртэй болчиход байна шүү дээ. Ингээд аль байдаг. Тийм хүмүүсүүд нь яадаг вэ гэхээр би одоо өөрөө амбиверт төрлийн хүн байхгүй юу. Тэнгүүч миний би бас ингээ баян хүнтэй уцаар яриад юм уу баян хүнтэй яриад ингээд тахлаар амар хурдан ядардаг. Эргүүлээд ганцаараа л ингээ байгаад тахлаар бас амар ядардаг, амар туйлддаг, одоо гутардаг ч гэдэм юм уу тий. Тэгэхээр надад олон ажиллах юм маяг нь зарим өглөөний тал хувь нь өглөөдөө ч юм уу айгу гоё ирч хүчтэй ингээл ганцаараа сууж төвлөрөх юм маяг хийчээд өдөөс хойш болохоор зөвлөгөөгөө өгдөг ч гэдэм үү юм хоссон ажлын хэм маяг нь амар тохирдог байх жишээ нь. Тэгэхээр яг ийм нэг тест өгөөд ингээд тэгэхээр ийм дундаж үзүүлэлттэй ч юм уу эсвэл ингээд айгу өндөр хүн энэ хүний хувьд ингээд харахад бол ууг нь бол айгу тийм ярьж цэнэглэж гадагшилж ингээд одоо хичээл заач гэдэг юм уу ингэж айгу гоё ирч хүчээ цэнэглдэг байх хүн юм шиг харагдчих юм л да надад бол. Улам ингээд дуун чангараал, улам нүдэн гялзаал ингээд ирдэг тий. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө энэ Big Five гэдэг энэ одоо онол маань өөрөө асар олон талаас нь судлагдсан гэдэг утгаараа нөгөө
хүчин зүйл болгон маань бас ингээд нөгөө нэг тусдаа бас ингээд судлагдсан байдаг. Тэгэхээр нөгөө яг энэ нийтэд ирч хүчтэй байдал маань өөрөө энэ байдал өндөртэй хүмүүс маань өөрөө бас айгүй юм нөгөө өөдрөг байх талтай хүмүүс тийм ийм үзлэлтэй байдаг. За дараагийн үзүүлэлт рүү орох уу? Ааха, бусдыг ойлгох байдал. За бусдыг ойлгох байдал буюу энэ маань өөрөө нөгөө ocean гэдэг модулийнхоо agreeableness гэдэг энэ үзүүлэлт нь байгаа. За ер нь олвол энэ манай хүүхдийн маань хувьд олвол дунджаас нэлийн дээшээгээ өндөртөө бараг ингээ ороо явчих чинь тий. Энэ яг юу хэмжээд байгаа үзүүлэлттэй гэхээр ер нь ол чи зөрчил маргаанд ямар тий ханддаг юм бэ? Бусдын эрх ашигыг ер нь хаана тавьж одоо юу гэдгийг одоо өөрийнхөө эрх ашигаас төрүүлж тавьдгуу эсвэл бусдын эрх ашиг хамаагүй миний эрх ашиг төрөнд тавьдгуу гэдэг ч юм уу. Эсвэл яг бусдыг яг юу туулж байгааг нь одоо нэг эмпат гэж ярьдаг шүү дээ, тэ? Мэдэрдэг, ойлгодог, хүмүүст туслахыг хүсдэг энэ төрөл юм уу? Эсвэл эсэргээрээ айгүй өрсөлдөөнч хин нэгний дээр гарыг гэсэн бид нар тэ хүмүүс ер нь өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л авч явах хэрэгтэй. Заавал хин нэгний тусламж шаардлагатай гэж боддгоо ч юм уу тэ. Тийм төрлийн ийм хоёр туйлыг ингээ хэмжээд байгаа ийм үзүүлэлт байгаа. Тэнгүүд манай энэ хүүхдийн маань хувьд болохоор яг бусдыг ойлгох байдал нь нэлээд өндөр талдаа буюу ер нь өөрийнхөө эрх ашигыг бусдынхаас хойш нь тавьдаг. Зарим тохиолдолд бол үгүй гэж хэлж чаддгүй. Ямар нэгэн зовсон, зүдэрсэн одоо тусламж хэрэгтэй хүн харагдах юм бол аль болохоор туслах гад хичээдэг тий. Ийм төрлийн ийм суур хандлагатай хүүхдүүд байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө нөгөө заадаг, зөвлөдөг, тусалдаг, идгээдэг, ангаадаг тий төрлийн ийм ажил мэргэжлүүд дээр бол давмгай буюу илүү тухтай байна. Эсвэргээрээ нөгөө өрсөлдөөн шаарддаг тий. Заавал ингээд одоо жишээлбэл борлуулалтын одоо нөгөө нэг юунд хүрэх гэдэг ч юм уу. Эсвэл одоо хин нэгэн одоо ажилтнтайгаа заавал ингээд өрсөлдөж тий. Ингээд нөгөө нэг үр дүн хардаг гэдэг нар тийм ажил мэргэжлүүд дээр бол ингээд дандаа найр тавиад өөрөө бол ингээд хохироод байх магадлалтай иймэрхүү төрлийн гэж олвол би харна. За нэмэх юм юу байна? Ерөнхийдөө нэг ийм төрлийн мөртлөө ийм нийт ирч хүчтэй байдлын өндөртэй хүүхдүүд бол ингээл айгүй их найз нөхдийнхөө зовлон шаналл янз бүрийн нэг айгүй их сонсдог. Тэ өөрийгөө орхидуулах гэдэг магадaltaй тийм. За тэгээд энэ өөрөө дараа чи үзүүлэлттэй холбогдоод ирэхээр бас ингээд нийтдээ нэг ийм гоё баасан дүнлэлтэнд бас хүрч болно. Яг үнэцүүлийн хувьд эндээс нь ингээд анзаархлаар үнэцүүлийн тухайн хүүхдийн үнэцүүлийг илрүүлэх гэдэг ингээр энэ өвчин зүйл айгүй надад бол айгүй нэмэр болдог. Харж агаад яг одоо хүн болгон ховж болон хамтаж үзэлтэйг ингээ хоёр төрлийн үзэлтэй байгаад байгаа. Зарим усуд нь хамтаж үзэлтэй хүмүүсүүд байх юм бол үнэцүүл нь одоо юу гэдэг юм бусдын төлөө гэдэг нийгмийн сайн сайхны төлөө гэдэг ч юм уу те тэр англи руугаа байгалийн хүрээлэн буй орчны сайн сайхны төлөө ч юм уу ингээд тэр англи руугаа илүү ингээд ороод ах жишээний нийгмийн хэв шинжний илүү давмгайт байх нь. Өнгө чинь энэ ховж үзэлтэй усуд нь болохоор илүү одоо хувийн одоо зорилго, зохион байгуулалт, хувийн одоо бизнес ч гэдэг юм уу те хувийнх нь тэр төсөөллийнх нь шин санаа, шин ертөнц одоо өөрийнх нь л дотоод ертөнц ч гэдэг юм уу энэ л амар чухал байдаг байх жишээ нэ. Спортоор ажиглангуй чинь бусдыг ойлгох байдал нь өндөр хүүхдүүд илүү одоо багийн тийм спортн дээр аягүй сайн байдаг бол юуны хамт одоо ховж үзэлтэй хүүхдүүд нь болохоор илүү соло тоглолтын дээр илүү сайн байдаг ч юм уу. Илүү чиглүүлээд удирдах явдаг ч юм уу. Ийм хэв шинжнээ айгүй их ажиглаад байна. Тэгэнгүүт чинь үнэцүүлэн ч гэсэндээ дагаад энийгээ дагаад яг ямар салбар чиглэл байх юм бэ? Юунд чиглээд юуг эрхэмлээд байгаа юм бэ гэсэн үртэл амар харагдаж болох юм шиг санагдаад байдаг. Тэгээ философоор бол нөгөө нэг альтруизм нь бол айгүй өндөр хүүхдүүд нь бол нэлээд дээшээ яваад бусдын сайн сайхан байгаад рационал үзэлтэй хүүхдүүд нь бол доошоо яваад байгаа юм шиг. Тэгэхээр ховж үзэлтэй гэхэлэр чи амиа бодсон инээ тэрэ гэдэг өнцгөөс нь харж болохгүй байгаа байхгүй. Энэ айгүй том давуу тал нүү дээр хоёул ажил ярьсан те илүү SEO-нор болол илүү менежмент төвчнөөсөд бол энэ ховж үзэл нь илүү бага байх тусмаа
бусдыг ойлгох байдал нь бага бах тусмаа илүү амжилт Бага олно бах гэж хоёлаа ярьж тээ. тийм. Тэгэхээр тэр тал нь ч гэсэн айгүй чухал харагдаж байгаа Жишээ үзүүлэлт. нь нөгөө хилцээ тохиролцоо хийх ийм шаардлагатай ийм одоо ажил мэргэжлүүд байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бусдыг ойлгох байдал өндөртөө хүмүүс болохоор нөгөө талынхаа нээрэд эднэрт чинь ингээд ашигтай байхын тулд ийм штэ гэд ингээд ойлгож хандаад байдаг. Гэтэл нөгөө бизнес гэдэг утгаараа нөгөө энтерпренерүүд чинь нөгөө бизнес эрхэлж байгаа удирдлагууд чинь нөгөө одоо хилцээр хийх гээд байгаа хүмүүс чинь миний эрх ашиг миний эрх ашигт бас энэ бас нийцэх ёстой гэдэг ийм амбицтай байж тэр нөгөө өөрт ашигтай тэр хилцээрийг хийж чаддаг. Тийм болохоор яалтчгүй энэ бусдыг ойлгох байдал өндөр хүмүүс бол багийн тоглогч эсрэгээрээ бага бах тусмаа нөгөө удирдлага CEO, entrepreneur энэ хүмүүстэй давуу тал болдог. Тэгэхээр ерөөсөө аль ч үзүүлэлт нь өндөр юм уу бага байлаа гэдэг энэ сайн муугийн тодорхойлт биш. Эсрэгээрээ яг энэ бий болгочод байгаа онцлог чинь ямар газар ингээд цэцгэлээд дэлбэлээд ингээд чамааг аз жаргалтай үр бүтээлтэй ийм хүн болгох вэ гэдэг л ер нь бол гэдгийг л тодорхойлох гэж л үзэж тараад байгаа л ийм үзүүлэлтүүд л тий. Энэ 3 дахь хүчин зүйл нь бол энийг энэ хүн дээрээ хараад за энэ хүнийг ер нь уурлуулж болохгүй хүн байна даа гэжсэн бодол төрлөө. Харамсалтай энэ хүнээ би мэдээд байгаа учраас бас амар сайн мэдээд байна л да. Чи хараад юу гэж бодож байна? Тий, ер нь бол тийм сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал ер нь бол нэлээд бага буюу сүрэг сэтгэл хөдлөлийг илүү одоо урт хугацаанд мэдэрдэг ийм хүмүүс байдаг. Ер нь бол сүрэг сэтгэл хөдлөл өндөртэй буюу аливаа зүйлийг одоо ингэдэг л дээ. Нөгөө ярьсан шүү дээ. Ер нь бол бидний энэ зан төлөв энэ зүйлс чинь ерөөсөө тэр чигээрээ бидний энэ тархинаас зохицуулагдаад байгаа энэ одоо тий бидний даавраар зохицуулагдаад байгаа ийм зүйл байгаа шүү дээ. Тэнгүүд энэ маш сонирхолтой нь яг энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал энэ багтаа хүмүүст юу ажиглагдсан бэ гэхээр энэ нөгөө нэг биднийг нөгөө нэг тайван байлгадаг даавар байдаг шүү дээ. Одоо нөгөө тэр чи юу лээ одоо шууд ингээд нөгөө тархинаас арчигдсан авч нөгөө кортизол өссөн үед буцаад серотонин энэ серотонин дааврыг зөөвөрлөдөг энэ ген нь энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал багтаа хүмүүстийн богинохон байдаг юм. Бүр ингээд төрчөөд байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ бүр ингээд генээрээ уламжлаад төрчөөд байгаа. Тэгээ энэ богинохон байгаа нь яаж ийнү гэхээр ямар нэгэн сүрэг сэтгэл хөдлөл би мэдэрлээ. Миний нөгөө нэг стрессийн дааврууд ингээд өндөр ялгарлаа. Тэнгүүт нөгөө стресстэй үйл явдал дууслаа. Окей, бүх юм зүгээр болчлоо гэдгийг ялгаруулдаг нөгөө серотонин даавар нь одоо хэвийн буюу энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал ингээд 6-аас дээшээ байгаа хүмүүст бол ялгараад окей, бүх юм ингээд би хаана ингээд тайвшраад сэтгэл санаа нь тайвшраад ингээд доктортой болчдаг гэсэн. Гэтэл энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал бага байгаад ирэх тусмаа нөгөө серотонин чинь маш бага хэмжээгээр маш удаан хугацаанд ингээд туслаар систем рүү ингээд орж ирж байгаа учраас нөгөө сүргөөр мэдэрж байгаа тэр мэдрэмж нь ер нь бол удаан хугацаанд үргэлжилдэг гэсэн үг байхгүй. Тэнгүүд нөгөө байгалийн цохилтолгоогоор хүн чинь нөгөө юм тухгүй, тавгүй мэдрэмжүүдийг нөгөө удаан мэдрэхгүй байхын тулд эргээд эннийхээ эсрэг хариу үйлдэл хийдэг нь өөрөө бүх тэр болж болохгүй бүтэхгүй болох намайг өвтгөж болох тэр бүх зүйлсийг одоо тооцоолдог. Тэр бүх эрсдлүүдийг тооцоолдог. Ийм одоо coping mechanism ингээд одоо суулгацсан байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө юу хэлж гэнэ үү гэхээр энэ хүүхэд маань альва зүйлийг ер нь бол хамгийн түрүүнд харахтаа аль бүр болж болохгүй бүтэхгүй одоо ингээд эрсдэлтэй байх бүх юмныг ингээд шууд эхлээд тооцоолчдаг гэсэн тархин. Энэ тийм хандлагатай байдаг гэсэн үг байхгүй. Нэгдүгээр хоёрдугаар ингээд тооцоолцсон амар бэлтгэлтэй яах бол гэд ингээд үлмий дээрээ ингээд явж байгаа хүнд ямар нэгэн ийм одоо өдөөгч ямар нэгэн стресстүүлэх, уурлуулж, бухимдуулах эсвэл одоо бүтлгүүтэл алдаа гарч ирэх энэ нөхцөлд ингээд маш хурдтай ингээд реакцлдаг. Гэхдээ энэ нь өөрөө жишээ нь тухайн хүүхдийн нөгөө нэг харилцаанд хандах хандлага нь энэ экстраверт интроверт гэдгээсээ шалтгаалаад гатагшаа ингээ гаргаад ингээ уурлаад эргэн тойрныхондоо цацдгүү эсвэл ингээ дотроо буглаад ингээ бөмбөгнөө байдгүй гэдэг нь хүртэл эндээс ингээ харагдаж байна. Тэгэхээр энэ манай хүүхд бол амар одоо
За амархан сэтгэл санаа нэг бол амар дээшлэн, нэг бол амар тэ унан урлан бухимдан тэр нь хүртэл ингээ гаднаа маш тэ илэрхий илт харагддаг. Эргэн тойрныхондоо тэрийг наадаг. Тийм төрлийн хүүхдтэй. Гэхдээ эргээд бусдыг ойлгох байдал нь өндөр учраас одоо өвдөгчгүй, гомдоочгүй гэдэг энэ сэтгэл нь бас яг тэрийгэ даардаг тийм дарахад ингээ хөрөчээж бас магадгүй гэж ингэж болохоор нь. За яг энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал бага байдлыг одоо бага байхыг шаарддаг буюу яг энэ яг мэдрэмжээ шууд оригиналаар ингээ шууд илэрхийлдэг байхыг одоо давуу тал гэж үздэг мэрэгчлүүд бас байгаа тийм. Ялангуяа одоо энэ урлаг уурын сайхан бүтээлчин салбаруудад бол жишээ нь одоо ингээл зураг зурхад чи ингээл нэг ингээл онгод орж ирж тийм ингээл шууд онгод нь орж ирээл ингээл яг тэр бүх эмоц шууд пад гээл ингээл канвасан дээр ингээ буулгадаг ч юм уу эсвэл яг ингээл орж ирээл шүлэг дуу ингээ бичдэг ч юм уу тэр өөрөө давуу тал болж байгаа юм нөхцөлөдөг нэгдүгээр яг амьдрал дээр харахаар ийм хүмүүс маань өөрсдөө ингээд айгүй үнэнгээрээ байгаа юм шиг ингээд санагддаг тийм одоо маскгүй тэг яг одоо айгүй төс тас штэ гэл ингээл хэлдэг штэ хүмүүс. Тэг яг тэр хүмүүс бол яг энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг иймэрхүү хүмүүс байх гэдэг. Гэхдээ энийг бол ерөнхийдөө бол зохицуулж болдог тийм нөгөө EQ-гийн ур чадваруудаар. Над дээр бүр энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал нь 9.9-ийн түвшинд 9.7 жил 9.9-тэй хүүхд орж ижсэн байхгүй. Чам дээр тийм хүүхд одлоо чи юу гэж зөвлөх вэ? Юу н ямар хүүхд гэж тайлах вэ? Өндөр байх тусмаа 9.7, 9.9 гэх өндөр байх тусмаа. Өндөр байх тусмаа нөгөө нэг ачаал дарамттай одоо ийм ажлууд байдаг шүү дээ. Одоо жишээлбэл яг ийм нөгөө шууд орж ирж байгаа нь одоо месс засалч гэдэг юм уу? Яг ийм шийдвэр яг тухайн мөчтөө шууд шийдвэр гаргах юм нөгөө нэг гаргахыг шаарддаг. Тэр нь ингээ баг хүний ингээ нөгөө амьдрал өгөлтэй холбоотой юм шийдвэрийг гаргах юм шаардлагатай байдаг тийм. Тэнгүүд нөгөө нэг хитээ сэтгэл санаа нөгөө нэг тогтургүй байсан ч гэсэн нөгөө гаран жижиггүй байх тий тэрийгээ ингээд бүх юмаа контролдож чаддаг байх. Ийм төрлийн юмуд бол яг тэр сэтгэл хөдлөлөө бол өндөр барьдаг тий контролддог байх. Ийм одоо ажил мэргэжлүүд дээр бол айгуу одоо давуу талтай байдаг. Гэхдээ эсэргээрээ яг ингээд нөгөө хувийн харилцаан дээр гэдэг юм уу яг юм хосын харилцаан дээр ч юм уу гээд ирэхээрээ нөгөө нэг төмснүүд ч юм болоод ирдэг байхгүй нөгөө юм хүүхдэн хүний тий ямар ч баярлаад байгаа ч мэдээчгүй тий. Тий ядаж чи инээгээ чи ядаж яагаад байгаагаа хэлээч гэд ингээд тэгмээр ингээд тэгж хэлмээр Гацсан уу мига? Сая гацчих шиг боллоо. За мига яг гацсан. Одоо орч. Тийм. Хойлоо энэ хэсгүүдээ чадвал нөгөө катлж жагаад оруулах. Яхан бэ? Юм оргиороо байх тусмаа гоё идэв шүү дээ. За ямар ч тааш тэгээд энэ нь бол өндөр байх тусмаа тэр хүүхэд ч гэсэн яг ингээ харилцаж үзэхэд ээж нь хүртэл ёо энийг ч баярлаад байгаа нь мэдтгүү уурлаад байгаа нь мэдтгүү үнэхээр хэцүү гэж ярьжсэн. Нүүрэнд яг хэлээл айгүй тийм дипломат хандлагатай ч юм уу те дипломат тийм байр суурьтай тиймэрхүү мэржил ирэх юм бол айгүй тийм тохиромжтой бас байдгаа гэдэг. Тэгэхгүй сэтгэл хөдлөл нь яг юмаа айгүй сайн тэнцвэртэй яадаг. Гэтэ нөгөө талаас эргэн тойрны улсууд энэ хүн юу мэдрээд байгаа бол гэхэд тааж таамаглахад бол үнэхээр бэрхшээлтэй байх тийм дутагдaltaй. Тэгэхээр болж өгөөл өөрийгөө яаж инээж гэж бас ингээд хэлж агаад өөрийгөө илэрхийлж ах нь аюу хэрэгтэй шүү гэ. За тэгвэл хэрвээ одоо дээшлэх тусмаа бас сайнтай муутай доорчлох тусмаа сайнтай муутай байгаад шүү дээ. Тэгвэл яг энэ дундаж чиний одоо ингээд идеал хүн хоёлоо ингээд бүтээх юм бол энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдлыг хэд дээр аваачвал чамд гоё вэ. Тэгээд дундаж буй 4-6 онооны дундаж гэж үздэг байгаа бол энэ дундаж оноотой улсууд нь давуу тал нь юу, сул тал нь юу вэ? За ер нь бол яг генетикээрээ ингэж уламжлагдаж авдаг юм 3 чанар байгаа байхгүй юу? Буюу төрчөөд байгаа. Төрмөл. Тэр хүн одоо яаж удирдъя гэд яг хуу тодорхой хэмжээнд удирдаад нэг
1-2 оноогоор ингээд дээшлүүлж доошлуулж болж байгаа. Гэхдээ ийм огцом өөрчлөлт хийх боломжгүй ийм 3 үзүүлэлт бол ерөөсөө энэ нөгөө нэг нийт жирч хүчтэй байдал буюу экстраверси, тэгээ энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал буюу нөгөө нэг те нөгөө серотониныг зөөвөрлөдөг энэ нөгөө ген мэн гэж ярьсан шүү дээ. Энэ за тэгээд нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмж гэдэг энэ 3 маань өөрөө ер нь бол кинезикийн хувьд бол ингээд төрмөл байгаад байгаа байхгүй. Өөртөө удмыг нь харж байгаа. Тэгэхээр энэ 3-ыг харах нь шүү дээ. За хэдий за барьлаа одоо зохицууллаа гэж бодоход амьдрал яг юм нөгөө нэг тэр контролыг алдах уууд бас яг ялангуяа яг тэр эзэгтэй одоо нөгөө хамгийн чухал ууудад л яг энэ контролууд бол алдагдаж болдог шүү дээ. Зүгээр юм хэвийн явагдаж байгаа нөхцөлд бол хүн юу ч яаж ч ингээ контролдож болдог. Гэтэл яг нөгөө сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал алдагдсан нөгөө стресс дарамтанд өртсөн үед бол яг жинхэнэ нөгөө одоо энэ хаваршаад унган зан гарч ирнэ гэдэг шиг яг энэ зүйл бол тэгж айхтар бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ тухайн нөхцөлдөө тохируулаад яаж харилцах вэ гэдэг ийм арга барилд өөрийгөө дадуулж болдог гэсэн үг л те. Тэгэхээр бол яг хуу өмнө нь ч бас хоёлаа ярьжсэн л та. Би бол шууд ингээл оноо өгөөл ингээл оноо ингээл өгөөл ийм байвал ингээл гоё гэл ингээл тэгсэн. Тэгээ эргээд бас яг хуу ингээд бодоход яалтчгүй энэ үзүүлэлтүүд бол биднээс хамаарахгүйгээр ингээд өгөгдсөн ийм үзүүлэлтүүд учраас заавал төгс хуулбарт ингээд хүрэх гээд бас байх шаардлагагүй. Эсвэргээрээ энэ үзүүлэлтүүдийг би өөрийнхөө эрх ашиг хэрхэн яаж тааруулж одоо ашиглах вэ? Ямар үед нь одоо хаана нь хүргэж ашиглах вэ гэдэг дээр л ер нь бол төвлөрөх байна. Окей. Ашиггүйтэй. Ашиггүйтэй хүссэн зорилготой хүрлээ. За. Нэхнэмба байдал. Энэ яг энэ хүний хувьд бол 5 гэж байна. Юу гэж тайлахаар вэ? Хэр нэхнэмба хүн байна? Юу нэхнэмба байдал гэдэг нь юу гэж тайлбарлах вэ? Одоо энэ 5 үзүүлэлт маань өөрөө бас дотроо ингээд салбарлаа явцдаг л та. Жишээ нь одоо нөгөө энэ нийт жирч хүчтэй байдал гэдэг энэ экстраверси гэж бид нар зөвхөн энэ нөгөө харилцаа төвөн дээр нь ингээд айгүйх акцент өгж ойлгоод байдаг. Гэтэл энэ экстраверси чи өөрөө дахиад харилцаа төвтэй юм уу? Эсвэл одоо давмгаал төвтэй юм уу? Эсвэл одоо өөртөө итгэх итгэллийн одоо үзүүлэлт юм уу гэдэг ийм 3 ингээд бас доошоогоо салбарладаг. Тэнгүүд энэ өөрөө бас дотроо харилцаа адилгүй байж байгаагаараа ингээд дунджаараа энэ ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн хувьд бол энэ одоо үзүүлэлт нь ийм өндөр гарч ирж байгаа. Энэ 3 одоо салбарлаж байгаа нь гуруулаа өндөр болол ингэж одоо дунджаараа өндөр гарч ирж байгаа буюу өөртөө маш ихтгэлтэй байх магадлал айгүй өндөртэй. За мөн давмгаалах ийм хандлага айгүй өндөртэй. Өөрийгөө ингээ харуулах би те ингээд би ийм шүү, би ийм гоё шүү, би ийм мундаг шүү ингээ харуулах ийм одоо юу өндөртэй байх магадлалтай. За мөн одоо нөгөө түрүүн одоо бит хоёрын эхлээд айгүй голчилж ярьсан нөгөө харилцаа төв дээр те харилцчээж, ярилцчээж, ингэжээж одоо нөгөө нэг өөрийгөө мэдэрдэг, ирч хүч авдаг ийм төрлийнхаа одоо гэтэл нөгөө нэг энэ одоо юу маань нягтнямба байдал маань болохоор дотроо дахиад одоо ингээд салбарладаг. За тэр нь болохоор эхлээд энэ хүүхдийн хариуцлагатай байдал ямар вэ? Зохион байгуулалттай байдал ямар вэ? Тэгээд нөгөө одоо нөгөө юу гэдэг штэ сахилга бат одоо ямар хувэ гэдэг ийм 3 ингээд чиглэлд ингээд бас задарж байгаа байхгүй. Тэгэхээр яг хуу эндээс нөгөө нэг бид нар бас тоглоомоор хэлдэг штэ тэ чиний шкафын доторх чинь хэр зэгцтэй вэ гэдгийг хүртэл энэ үзүүлэлтээр чи ингээд хэмжичнэ. Чи хичээлийнхаа даалгаврыг цагтаа өгдөггүй юу? Эсвэл бүр өмнөх өдөр нь шүнжэнгөө нойргүй сууж байгаа хийгээд ингээд нэг арай гэж ингээд багтаагаад ингээд даалгавраа өгдөггүй гэдгийг хүртэл энэнгээс харж олно гэдэг нь өөрөө нөгөө зохион байгуулалттай хэсэг маань нөгөө бидний нөгөө эмх зэгцтэй ширээн дээрх нь хэрэг одоо шкафанд хувцснууд нь ямар их бэтэй байдгийг ер нь олвол тийм цэвэр цэнцгэр байх нь тэр хүний хувьд хэр чухал эднэр гэдэг ийм зүйлсүүд бол яригдана. Нөгөө хариуцлагатай байх, төлөвлөгөөтэй байх эднэр гэдэг зүйл нь бол өөрөө нөгөө хэдий замраагүй ч гэсэн ажил дээр айгүй гэртээ замраагүй ч гэсэн ингээ ажил дээр айгүй хариуцлагатай хүмүүс бас байгаад байдаг тий. Тэгээд нөгөөх нь болохоор нөгөө сахилга баттай байх буюу
өөртөө шин дадлыг суулгах юм чадвартай буюу өнөөдрийн ирээдүйн жаргалыг өнөөдрийн зовлонгоор ингээд сольж чаддаг ийм одоо төрлийн ийм бас нэг салбар хэмжүүрээр ингэж хэмжиж болоод авах. Тэгэхээр эдгээрийн нийлбэр дээрээс энэ Нягтнямбай байдал маань өөрөө хэмжигдэж гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн маань хувьд бол ер нь бол дундаж тийм яг хуу яг төлөвлөгөө ингээд байгаад гарч ирсэн байх юм бол тэрний дагуу бол явна. Учиргүй ингээд цаг одоо минут бүрээр бол төлөвлөөд авахгүй. За мөн ингээд яг хэрэгцээтэй юмнууд нь ингээд байж ах юм бол бас заавал энэ юм эндээ байх ёстой гэдээ ингээд чичрээд одоо OCD гэж ярьдаг шүү дээ. Тийм зүйл бол байхгүй. Яг ингээд сайхан голыг баримтлаад тухайн үед нь тааруулаад явдаг юм хөх юм гэж харж байна. За энэ 5 үзүүлэлтээс шүү дээ. Хамгийн чухал үзүүлэлт бол яг энэ Нягтнямбай байдлын үзүүлэлт буюу тухайн хүний ажил амьдралын гүйцэтгэл үр дүнг таамаглаж болдог хамгийн одоо ихээр судлагдсан бүр батлагдсан үзүүлэлт нь Нягтнямбай байдлын үзүүлэлт гэдэг. Тэгэхээр энээс харж агаад эхлээд одоо оюуны чадамж буюу IQ-г нь үнэлсний дараа энэ үзүүлэлтийг хараад тухайн хүний гүйцэтгэлийг таамаглаж болдог. Гэдэг ийм одоо бүр батлагдсан энэ бол бүр яалчгүй батлагдсан. Тэгээ бүр энэ маань өөрөө тухайн хүний насжилттай хүртэл ингээ холбоотой үзүүлэлт юм а гэдгийг хүртэл ингээ тогтооцсон ийм судалгаанууд байдаг. Ямар сонирхолтой. За энэ хүн хэр гүйцэтгэлтэй хүн байна? Ер нь бол дундаж яг одоо бас нэг ийм судалгаа байдаг. Хүн яг өөрийн нийцэлтэй ийм орчиндөө орохороо энэ Нягтнямбай байдлын үзүүлэлт нь өндөр болоод ирдэг. Яагаад тэгэхээр нөгөө өөрийнхөө пашнтай, өөрийнхөө нийцээд байгаа, өөрийнхөө тухтай байгаа энэ орчиндөө хүн илүү хариуцлага хүлээгээд ирдэг. Илүү одоо өөрөө ямар нэгэн юмд хүрээ гэдэг одоо тухайн одоо нийцээд байгаа, таалагдаад байгаа салбар учраас ийм юмд хүрээгээ ингээ боддог болохоор эндээ одоо нөгөө хүрхийн тулд тэр нөгөө зөв дадлуудыг буюу тэ сахилга баттай байгаа тэрэндээ хүрэх гэж ингэж тэмүүлдэг. Тэрэндээ хүрэхийн тулд төлөвлөгөө гаргаад тэрнийхээ дагуу явдаг. Гэх мэтчлэн нөгөө яг хүн тохиромжтой, нийцэмжтэй тийм сайхан одоо дэлгэрж цэцгэлж болох газраа орохороо энэ үзүүлэлт бас дэшегээ өсдөг ийм хандлагатай байна. Тэгэхээр одоо 16-тай хүүхэд маань өөрөө ийм үзүүлэлттэй байжгаад одоо 35 таа ажил хөдөлмөр эрхлээд таалагддаг ажлын байраа ажил местэн дээрээ очиод ингээд ихэд энэ үзүүлэлт нь бол өсөж болох нь шүү дээ. Ер нь ал өсөж болно. Тэгээд хамгийн инээдтэй нь ер нь ал дэлхийд даяараа яг энэ Нягтнямбай байдал дундаж олон дунджаас доошо хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Надад энэ сахилга бат, энэ төлөвлөгөөтэй зохион байгуулалттай байдал хэрэгтэй байна. Тэгжээж би хүссэндээ сансандаа тэр энэ одоо тэр амжилтандаа хүрэх юм байна гэдгийг мэддэг учраас энэ нөгөө habit тогтоох, энэ дадал тогтоох, ном сонингууд ч ерөөсөө байнгын бестселлер болж байдаг. Байнгын цаг үе бүрт ингээ яригдчихэдэг ийм зүйл авдаг. Тэгэхээр трендээс гардаггүй сэдв гэдэг арч тий дадлуулаа. Трендээс гарахгүй. Яа тэгэхээр энэ маань өөрөө тэр амьдралынх нь үр дүнг хэмжээд байхгүй одоо таамаглаад байхгүй энэ өндөр авах тусмаа. Тэгээд ер нь бол өсвөр наснд за Big 5 буюу энэ 5 хүчин зүйл маань өөрөө яг үнэхээр өөрчлөгддөг юм уу гүм үү гэдгийг бүр ингээ ярихын тулд ер нь яаж тогтдгийг гэдгийг эхлээд ярих нь зүгээр зүг бах гэж бодож байна л та. За энэ бол нөгөө бит хоёр түрүүн ярьсан нөгөө генетикээс өгөгддөг гэж ингээ ярьсан. Тэгэхээр ер нь бол нэг 40-с 60%. За бүр одоо наривчлалтай хэлэх юм бол ингээд 42-оос 57% гэдэг генетикээр бид нар одоо генетикийн материалаараа биологийн эцэг гэхээсээ ингэж өгүүлж авч байгаа. Эцэг хэмээ өвөө тий. Тэгэхээр тухайн нөгөө нэг ДНХ-гийн нөгөө нэг секвенс нь яг яаж таарж байна тэрнийхээ дагуу ингээ юм холимог байдлаар бид нар ингээд өглөөд авцсан байна. За тэгэнгүүт эргээд бид нар биологийнхаа эцэг эхтэр эмээ өвгүүдээр өсөх магадлал маш өндөр учраас энэ нөгөө өвөлж авсан энэ суур энэ хандлагуудаа эргүүлээд батжуулаад ингээд нэг юм өсвөр наснд ингээд хүрээд ирж байгаа байхгүй юу? Илүү чулуужуулаад гэсэн үг хатуу болгоод. За тэр явцад бас нөлөөлдөг одоо буюу нөгөө дахиад нэг 60-аас 40% байгаад байна шүү дээ тий. Тэр зүйлсүүд нь юу ардгийг гэхээр
нөгөө хүүхдийн чинь хүрээлэл, найз нөхөд. За тэгээд одоо тойрнож байгаа энэ нийгэм цагийнх нь байдал. За тэгээд тухайн хүүхдийн өөрийнх нь амьдралын туршлага буюу эерэг сүрэг айл туршлага нь. За одоо сүргийг бол манайхан бол травматчлаа тийм би энэ травматай гэлнэл ярьдаг шүү дээ. Тэр одоо амьдралын туршлага нь. За тэгээ энэ бүгд дээр хамгийн чухал нь тухайн хүүхдийн зорилго, би ийм юмыг хийж чадна гэдэг энэ self efficacy гэдэг энэ зүйл өөрөө энэ эргээд энэ суур ингээд өвлж авсан зүйлийг хэлбэржүүлээд ингээд нэг юм хин нэгнийг ингээд бий болгочихж байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ маань өөрөө яг ямар үед хамгийн их өөрчлөгддөг юм бэ гэдгийг ингээд 20 жилийн судалгаа хийсэн байна. Тэгэнгүүт энэ өөрөө за 13 нас гэхэд бол ерөнхий суур маань ингээд хэлбэржээд тогтчихдөг юм байна. Тэгвэл 20-оос 22-оос бараг 30 нас гэсэн. Ер нь бол 20 насны ихээс 30 нас хүртэл хамгийн их өөрчлөлтүүд тэнд явагдсан байна. Хүмүүс бол өсвөр насны гэж бодоод байдаг. Гэтэл хамгийн их өөрчлөлтүүд тэнд явагдсан. Тэгээд цаашлаад бүр 50 нас хүртлээ ингээд өөрчлөлт орж байгаа ийм одоо тренд те ийм одоо нөгөө нэг хэм маяг ингээд ажиглагдсан байгаа байхгүй. Гэхдээ бид нар одоо жишээлбэл энэ бүх судалгааны энэ нөгөө олон судалгаануудыг нэгтгэж дүгнсэн энэ мета анализис гэдэг дүн шинжилгээнүүд байдаг тийм. Тэр энэ Big 5 ч өөрөө нөгөө амар олон судлагдсан учраас энэ нөгөө судалгаануудыг нь яг нөгөө холбоо хамааралтайгаар нь ингээ багцлаад ингээд нийлүүлээд ингээд дүгнсэн энэ судалгаануудаараа ер нь бол энэ суур зан төлөв гэдэг зүйл бол харьцангуй тогтвортой юм аа. Энийг яаж баталж гэнэ үү гэхээр 20 настай мигмархүү яг адилхан 20 настай мигмархүүнүүд дундаа нягтнямбай байдал нь хэрвээ 8 9 байсан бол эргээд дахиад 40 настай болсон үеийн мигмархүү буцаад яг 40 настай үеийнхаа тэр бүлгийнхаа тэр дээгүүр нь адилхан тэр дээгүүр хэв шинжээ хадгалж гэнэ үгүй юу гэдгийг нэгдүгээр чалгаж утсан ба. Хоёрдугаарт нь болохоор 20 настай настангуудын одоо энэ нягтнямбай байдлын үзүүлэлтийн дунд чинь 40 настай одоо настан болснуудынхаа одоо тэгээ 40 настай болсон хойноо энэ нягтнямбай байдлын үзүүлэлтийн дундаж хоёр нь ялгаа байна уу гэдгсэн чинь баараг байхгүй байхгүй. Ямар сонирхолтой тийм. Эсвэргээрээ яг хувь хүн дээрээ толонгууд асар бүр юм эрс өөрчлөлтүүдийг гаргасан юм кейсүүд ч гэсэн байна. Тэр нь болохоор тухайн хүний амьдралд нь ямар нэгэн одоо хүчтэй нөлөөлөх үйл явдлууд болсон бид нар тохиолдол. Эсвэл үнэхээр өөрөө шийдээд тэгээ бүр одоо бүр амар зоригтойгоор шийдээд өөрчлөйгээд зориод үр дүнд хүрсэн юм хүмүүс байна. Гэхдээ яг энэ дээр бас л дахиад ялгаа үүснэ. Тэр зориод өөрчлөгдсөн хүмүүсийнх нь нягтнямбай байдал нь өндөр байсан. Гаргаж чадсан хүмүүсийнх нь. Тэгэхээр энэ үзүүлэлт маань өөрөө юм нөгөө энэ дундаасаа тухайн хүний амьдралын үр дүн хэмжиж таамаглаж болохгүй тийм ач холбогдолтой үзүүлэлт болчиход байгаа байхгүй юу? Энд дээр чамаа ингэ ярьсан чинь нөгөө нэг бичиж тэмдэглэдэг хүмүүсүүд илүү зоригтой хүрэх магадлал нь маш өндөр байдаг гэдэг судалгаа ясвэд шүү дээ. Тэгээд бичдэг хүмүүсүүд чи өөр ямар хүмүүс гэхлээр яг л нөгөө төлөвлөгөөтэй, өстой календаараа блоклдог эсвэл одоо бүр яг ингээд тэдэн цагт магт гэдэг бүр бүх юм нь ингээд тодорхой байж ижил тэрний үйлдэл гаргаад байдаг хүмүүсүүд ахна шүү дээ. Тэгэхээр зорилгоо зорилгоо бичсэн хүмүүс оны ихэнд бүгд ингээд зорилго тодорхойлдог хэрнээ бүр ингээд хувь нь ингээд буураа явцсан судалгаанууд байдаг шүү дээ. Тэг өнгөдөө 0 хэдэн 20% нэг сард 20 нүү зорилго тавьсан хүмүүсүүд чинь нэлээд хэдэн хувь нэг сардаа хадгалж яснаа дээшлэх тусмаа хувь нь буурал явчтай. Тэгэхээр энэ нөө бичих дадал өөрөө байна уугүй юу гэдгээс амар хамаарат байна тий бас. Эндээс яг нэржил сонголтын дээр би хүүхдэд анзаа энэ ингээ баг байгаа хүүхдүүдийн ер нь ингээ хандлага тэгээд амьдралын хэм маяг гэдэг нь яг тэгээд шкафнда замбраагүй байдгүй мэдгүйгээл тоглоом хэлэхлээр нэрэл яг л замбраагүй л гэдэг. Ихэнх юмуд нь замбраагүй л гэдэг. Гэхдээ юм дандаа юм зүн совингоор хөдөлгдөг, зүрхээ дагдаг ч юм уу те ингээд юмаа ингээд төсөөлдөг, ургуулаад мөрөөдөөл тэр чадварууд нь бүр ингээд айгүй өндөр
хөгжсөн харагдаад байдаг. Эргүүлээд тэр хүүхдүүдийг тийм төсөөлөх чадвартай бүтээлч байдлын өндөртэй зүүн сонгоороо хөглөдөд байна гэж байгаа бол мэдрэмж аягүй сайтай байна л гэсэн үг тийм мэдрэхүү гаднаас ингээ хүртэж авч байгаа мэдрэхүү аягүй сайтай хөгжсөн хүүхдээ тэгвэл давхар гэтээ нэг даатал хийгээд хөвшүүлээд бичих ч гэдэм үү энэ дадлуудаа баримтлуулаа явчихлаар тодорхой хэмжээний зорилготой хүрэх магадлал нь гэсэндээ дагаад өсөө явчихин гэсэн үг шүү дээ. Чиний сая ярьсан судалгаанаас. Тэгвэл өндөр байгаа хүүхдүүдийнхээ сул тал нь юу байж болох вэ? Уян хатан бус. Яг нэг юм баригдсан. Яг би ингэн л гэсэн бол энээс нэг алхам ингээд холдоход тэр нь ингээд бүх юм нь ингээд тий ингээд нурж байгаа юм шиг тий ингээд уян хатан бус байдаг. Буюу за одоо ингээ энэ болохгүй байна. Одоо ингээд одоо өөрчлөе. Одоо энэ замаар явъя гэхэд л тэр шинэ зүйл рүү тасан цогцохтой айгу удаан айгу хэцүү гэж тасан цогцдог юм байх чинь. Эсвэргээрээ нөгөө нэгтний байдал баг байх тусмаа айгу амархан нөгөө нэг тасан цогцоод ингээ авчдаг ийм үзүүлэлтүүд. Тэгээд ер нь бол энэ карьер каунслингийн, карьер зөвлөгөөний гол энэ ач холбогдол маань ерөөсөө л өөртөө энэ нэгтний байдал өндөр ч байна уу, бага ч байна уу, хүүхдийг зөв тал руу чиглүүлээд нийцэлтэй мэрэгжил те ажил мэрэгжил тэр орчин руу н оруулчаад эргээд энэ орчныхоо нөлөөллөөр энэ хүүхдийн чинь энэ нэгтний байдал ч байна уу, бусад энэ өөрт нь хэрэгтэй тухайн ажил мэрэгжилд нь хэрэгтэй энэ зан чанарууд нь хүртэл ингээд эргээр те өөрчлөгдөд хэлбэржээд ингээд явцдаг. Тэгэхээр энэ одоо үнэлгээг ашиглаж байгаагийн ач холбогдолч тэр яг ийм чиглүүлэхтэй зөвлөгөө авч байгаагийн ч гэсэн ач холбогдол ерөөсөө л ирээдүйд би сансандаа хүрсэн ад жаргалтай сэтгэл хангалуун хүн байх уугүй гэдэгтэй л ингээд бүр нягт холбоотой байгаа байхгүй. Нэрээ тийш үү миний нэгтний байдал айгу өндөр ахгүй юу? Тэгээ би бол ийм яаралтай гинтийн таскуудыг хэрэгжүүлэх бол үнэхээр дургу. За тэгээ нэмэлтээр энэ сэтгэл хөдлөлийн тэнцвэртэй байдал маань айгу 2.7 ч лөө тэр хавцаа багадуу. Тэнгүүт надад яаралтай байдал ингээл гинтийн гэсэн ажлуудыг өгөх тусам миний стресстэх магадлал бүр асар их. Чихэн унгаан ааши минь хөдлөх магадлал хамгийн их байдаг гэсэн. За 5 дахь хүчин зүйл нээлттэй сэтгэлийн уран сэтгэмж гэж байгаа. Энийг хамгийн гоё ойлгомжтойгоо тайлбарлах өндөр байх тусмаа илүү тийм зэн сонгоо дагдаг нээлттэй юмд ингээд айгу гоё бүтээлчээр ханддаг уран сайхан ч тийм хүмүүсүүд байдаг бол бага байх тусмаа илүү уламжлалт сэтгэлгээтэй юм улсууд байдаг тий. Тэгэхээр энэ уламжлалт сэтгэлгээтэй хүмүүсүүд болон энэ бүтээлч байдлаа улсуудынх нь давуу болон сул талыг энэ гоё яриад өгөөч ямар улсууд байдаг вэ? Энэ хүн бол ямар байна? 3 уламжлалт сэтгэлгээ айгу өндөртэй болсон. Тий, ер нь бол уламжлалт сэтгэлгээ тал руугаа буюу аль хэзээний би болцсон энэ одоо батлагдсан зүйлсийг л хийх дуртай. Аль хэзээний би өөрөө ингэж хийгээд одоо батлагдсан энэ зөв байсан. Тэгэхээр би энэнгээр л явна. Буюу ингэ шин зүйлийг суръя. За шууд шинээр одоо энэ өөрөөр туршиж үзье эднэр гэх нь бол баг гэсэн үг байхгүй. За энэ нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмжийн энэ дээр бас нэг юм нөгөө сонирхолтой бүр ингээ клиник судалгаа бас байдаг. Юу гэхээр энэ өндөр байгаа хүмүүст ийм DRD4 гэдэг ийм ген байна. За энэ ген маань өөрөө дандаа шин зүйлсээр өдөөгддөг. Шин зүйлсийг мэдэржээж нөгөө нэг илүү их хэмжээний допамин ялгардаг. Ийм төрлийн хүмүүс байна. Нэгдүгээр хоёрдугаарт энэ нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмж өндөр байх тусмаа бүх төрлийн сэтгэл хөдлөлийг илүү хүчтэйгээр мэдэрдэг. Ийм байна гэдэг ийм одоо судалгааны дүгнэлттэй л ээ. Тэгээ бас вау гэж бодчихсон. Ажил мэргэжлийн хувьд яг онцлог яг юу вэ гэхээр нөгөө одоо яг хууль дүрмийн дагуу ажилдаг тий. Заавал нэг протоколын дагуу, заавал дүрм журмын дагуу, стандартын дагуу байж ээж үр дүн гардаг энэ ажлууд дээр одоо манай энэ хүүхэд бол илүү одоо тухтай, амжилттай байна. Уусаа юмнууд нь тодорхой байж ээж энэ өөрт нь сэтгэл санаа ч байна уу тий. Одоо ажлын бүтээмж нь ч байна уу тий. Бол илүү өндөр байна. Эсвэргээрээ нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмж өндөр байгаад ирэх тусмаа нөгөө хайрцагт ямар нэгэн дүрм журманд баригдах дурггүй дандаа юмыг шал өөрөөр боддог. Бүр ингээд зарим тохиолдолд бүр ингээд амар гажаар ингээд одоо ургуулж бодож моддаг тий ингээд яа тийм байж болохгүй юм бол гэдэг нилээн юм сониуч нөхдүүд байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө
эргээд энэ хувь хүний зан төлөвийн энэ үзүүлэлтүүд маань нөгөө мэрэгжлийн сонирхлын ажил мэрэгжлийн сонирхлын үзүүлэлтүүдтэй бас холбогдоод энэ хүүхдийн яг аль чиглэл рүүгээ юм бэ гэдгийг хүртэл тэр одоо сонирхлынхаа тестээр ингээд ялгаад өгчдөг. Жишээ нь нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмжийн энэ үзүүлэлт маань өөрөө судлаач хэв маяг болон уран сайхнаар сэтгэдэг гэдэг энэ хоёр одоо сонирхлын тестийн энэ үзүүлэлттэй ингээд холбогддог. Жишээ нь одоо нөгөө нэг альваа зүйлийг сурах хүсэлтэй гэдэг энэ нөгөө судлаач хэв шинжийн энэ үзүүлэлт чинь өөрөө яг энэ нээлттэй сэтгэлгээ уран сэтгэмж өндөр хүмүүс тэмлүүгээ илүү ханддаг гэсэн үг байхгүй. Бас нөгөө уран сайхнаар сэтгэдгийн нөгөө бүтээлч сэтгэлгээ гэдэг тал руугаа бас энэ үзүүлэлт маань илүү татдаг гэсэн. Тэгэхээр тухайн хүүхд маань өөрөө энэ хувь хүнийхээ суур зан төлөвийн дагуу энэ сонирхлууд нь хөгжиж гэнэ үү эсвэл арай өөр чиглэл рүү байна уу гэдгийг бид нар бас яг энэ нөгөө багц тест тайлангаасаа ингээд нөгөө зэрэгцүүлж тавьж байгаа нөгөө зөвлөгөн дээрээ тайлбарлаж илүү нөгөө нэг наривчилж ингэж нөгөө нэг юуг нь гаргаж өгдөг байхгүй. Жишээ нь одоо бусдыг ойлгох байдал гэхэд бол нийгмийн хэв шинж рүүгээ ингээд гаргаж өгдөг. Нийт хүчтэй байдал маань өөрөө нийгмийн болон нөгөө ажил хэрэгч хэв шинж рүүгээ ингээд холбогдчихдаг ч гэдэг юм уу тийм. Тэгэнгүүт нөгөө нийгмийн мөртлөө энэ нийтж ирч хүчтэй байдал маань эргээд нөгөө илүү одоо юг одоо тийм нэгтнэмбай байдал тэгээд жоохон доошо байх юм бол энэ маань өөрөө илүү нийгмийн тал руугаа илүү ингээд нөгөө нэг сонирхол нь ингээд чиглэх юм байна гэдэг ч юм уу. Эсвэл одоо энэ нийтж ирч хүчтэй байдал нь өндөр одоо илүү нөгөө доминанс тал буюу нөгөө нэг хамгаалах тал нь өндөр. Тэгээд энэ бусдыг ойлгох байдал нь доошоогоо жоохон чиглээд ирэх юм бол нөгөө илүү нөгөө лидершип нөгөө энэ нөгөө entrepreneurial enterprising гэдэг энэ нөгөө нэг ажил хэрэгч хэв шинж рүүгээ эднэр илүү чиглэж байна гэдэг ийм уялдааг болвол илүү ингэж нэг харах гэж оролцдог гэсэн үг бол зөвлөгөөн дээр. Яг тийм шүү дээ. Бусдыг ойлгох байдал нь илүү жоохон доошоогоо нээлттэй сэтгэлгээ нь өндөр байх мөлий. Аюу entrepreneur төрлийн хүн байх магадaltaй болно шүү дээ. За уламжлалт сэтгэлгээ нь жоохон бага хийгээл бусдыг ойлгох байдал нь өндөр ч юм бол төрийн албаа агч байвал аюу тохиромжтой байх жишээ нь ч тийм үү те. Тэгээ хүмүүсүүд ингээл нэг ажил карьерийн шилжилт хийхдээ хүртэл одоо энэ ажлаа одоо учир зүггүй юу гэдгийг нэг хувийн компанид ажиллаж байснаа шууд одоо төрийн албад бол орох уу орохгүй юу ч гэдэг юм уу тэнцээ надад таалагдах болох уу гэл мэдэхгүй байж байснаа оронд өөрийгөө нэг шинжээд үзчих гэдэг их айгу тохиромжтой шүү дээ зан чанар нь ямар хүн ажиллах юм маяг нь ямар хүн за энэ хүн бол би энэ хүнийг бол төрийн албанд бол хангалттай супер ажиллаж чадхаар хүн байна л гэж хэлэхээр юм байна чи юу гэж бодож байна тий ер нь бол яг зааварчилгааны дагуу ажилладаг тий заавал өөрөө нэг шинэ юм сэтэл тэрийгээ ингээл хэрэгжүүлэх гээл ах тий ингээд тийм шаардлага үүсдэггүй байхгүй бүр цаанаасаа дөрвөнд ингэж дөрмээр ингэж хөглөгдөж явдаг тий дөрвөн журам тодорхой байж хөдөлдөг ч гэдэг юм уу тэгэнгүүтээ ганц гоё юм нямба байдал нь 5 гэдэг чинь гоё ингээд зохион байгуулалттай байлж чадна гэхдээ бас шуурхай ажил гүйцэтгэх чадвартай юу гэж бас чадвартай харагдаад байгаа байхгүй тэгэхээр төрийн албанд бол үнэхээр гоё тохирох хүн байна л гэж харагдаад байна. Илүү энэ харилцаа тал руугаа. Тийм, илүү харилцаа тал руугаа бусдтай нээлттэй харилцдаг, заавалдаг, зөвлөдөг, бусдын төлөө гэдэг ч юм уу тий. За яг энэ төрлийн мэргэжлүүд чи ингээд мэргэжлээс явбал ямар мэргэжил санал болгохоор байна. Энэ сая бит хоёрын ярьсан ингээ эсрэг тесрэг хүчин зүйлүүд байна тий. За ингээд манай тайлан дээр болохоор бүр ингээд тодорхойлон гаргаад энэ ийм хүн шүү. Энэ оноо тийм оноо гэсэн үг шүү гэх бүх дэлгэрэнгүй тайлан байгаа. Тэгэхээр энийг ойлголоо алгах чинь ингээд за цаашаа одоо нэг төрийн албанд хайшлах юу юм уу гэсэн захиргаа санхүүнэгтлэн бодох бүртгүүл хууль зүйн ингээд салбар нь ингээд ороод ирж шít. Мэргэжлийн нийцэл нь ороод ирж шít. Та хоёул би чамд ингээд харуулчих за. Энэ хүмүүсүүдэд танилцуулахад манайх хэдэн салбарын хэдэн мэргэжлийн нийслэл гаргаж ирдэг үлээ мэг. Нийтдээ 195 мэргэжлийг одоогийн байдлаар бол гаргаж ирж байгаа. Миний нөөц бизнес гэдэг салбарын 9 салбарын 195 мэргэжлийг бол гаргаж ирж байгаа. Жижиг дунд бизнес гар урлал үйлчлэгээ ингээд энэ одоо хүмүүсүүд маань сонирхож магадгүй л дээ энэ нийтлийг нь яаж гаргаж ирээд байгаа юм бэ? Одоо зарим салбар дээр нь 75% өндөр нийслэл, зарим 31% гэх өндөр бага нийслэлтэй гэлдэг гэж шүү дээ. Тэгэхээр энэ нийтлийг нь яаж гаргаж ирдэг вэ? Централ тест маань өөрөө.
Та нөгөө ярианыхаа эхэнд нөгөө хэлсэн шүү дээ. Энэ суур зан одоо үзүүлэлтүүд маань өөрөө тухайн хүнийг яг ямар орчинд илүү тухтай, доктортой ингээд амжилттай ажиллах юм бэ гэдэг энэ чиглэлийг гаргаж өгдгөө гэсэн тийм. Тэгэхээр энэ ажил мэргэжлүүд маань өөрөө одоо централ тестээс тухайн ажил одоо мэргэжил болгон дээр ийм блупринт буюу тухайн ажил мэргэжилтэй холбоотой ийм мэдээллийн ийм сан одоо байдаг гэсэн. Тэгэхээр энэ сан дотроо жишээ нь тест болгонтой холбоотой энэ хүчин зүйлээрээ ингээд тооцоологдож гарч ирж байгаа. Жишээлбэл одоо карьер зөвлөхийн одоо энэ мэргэжил дээр яг ямар зан төлөвүүдийг хэр хэмжээнд шаарддаг вэ гэдэг ийм стандарт юм байгаа гэсэн үг байхгүй юу? Тэр нь одоо дэлхийн нийтээрээ яг энэ ажил мэргэжлийг хийхэд шаарддаг зан төлөв гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ зан төлөвийнх нь яг ийм үзүүлэлтүүд байх юм бол 100% нийцнэ гэдэг ийм одоо стандарт блупринт байхад энэ тухайн хүний оноотой харьцуулагдаад энэ хувиуд нь тооцоологдож гарч ирдэг гэсэн үг байхгүй юу? Централ тест маань өөрөө технологи суурьтай AI-тай холбоотой бас ийм байгууллага учраас энэ сэтгэл зүйн тестнүүдийг өгж явах явцад хүртэл эргээд энэ хүн хэр удаан одоо хурдан хугацаанд хариулж гин эргэж буцаад гарч гин үү асуултаа эргээд нөгөө нэг ухарж агаад буцаад сонгоод ингэж гин үү зөв хариулж гин үү буруу хариулж гин үү гэдэг дээр хүртэл энэ цаана нарийн тооцооллууд явагдчихэдэг. Тэгээд тэр одоо үнэн бодтойгоор буюу централ тест ч өөрөө 80-аас дээш хувийн баталгаа олгодог. Тийм одоо үнэлгээний байгууллага байдаг. Тэгэхээр энэ үр дүн дээрээ тулгуурлаад дэлхийн жишг одоо ийм байдаг. Тэгвэл таних ийм байна гэдэг дээр ингээд харьцуулж энэ хувиудыг тооцоолж гаргаж ирж харуулдаг гэсэн. За яг энэ хүний зан чанарын чи таньдаг хүн гэсэн шүү дээ. Нэгт чи энэ хүний хин гэж бодож гин. Тэгээ хоёрт энэ хүн ямар мэрэгчлээ хүн гэж бодож гин. 16 настай хүүхэд биш насан турш гэсэн хүн байгаа. За хин бэ гэж үү? Чиний одоо хин гэж бодож гин. Ямар мэрэгчлээ хүн гэж бодож гин. Хэлчих юм уу? Хэлж. Тэгээ дараа нь үзэгчтэй бүгд хоёлаа танилцуулъя тэр хүн маань яг ажлын яг одоо бидэртэй хамтарч ажилладаг хүн байгаа. Төхүүлэхэд. Хамтран ажилладаг шүү дээ. Энэ хүн маань ямар хүн бэ гэдгийг дараа нь хэлье. Ямар мессен дээр ажилладаг вэ? Ямар мэрэгчтэй вэ гэдгийг би дараа нь хэлье. Чиний бодлоор яг ийм юутай хөхтэй юм бол ямар чиглэл рүү явуулахаар байна? Би бол илүү хүний нөөц хүний нөөцийн салбар руу бол илүү чиглүүлэх болов гэж би бол харж байна. Шууд ингээ хэлэх юм бол гэхдээ нөгөө манай нөгөө энэ нөгөө нийтлүүдийн одоо юунууд байгаа шүү дээ тий. Хоёул хүний нөөцийн салбарыг харъя л та. Байж олж юм. Захиргаа юу хүний нөөц дээр бол нэг юу орж ирэхгүй байна тий. Яг уу яагаад тэгж байгаа юм гэхээр өөрөө нөгөө харилцаа төвтэй дээрэс нь нөгөө бусдын төлөө тэгээд нөгөө заавал одоо нөгөө юу шаардаад байхгүй нөгөө зохион байгуулалттай тууштай байгаад байх тийм юу нэг өндөр шаардаад байхгүй гэдэг утгаараа бол хүний нөөц гэж бол би сонгосон. Эсвэргээрээ энэ нөгөө мэдээллийн технологи чиглэлд бас өндөр үзүүлэлттэй мэргэжлүүд гарч ирж байна тий. Энэ л хамаа юм уу? Үгүй ээ. Бийлэхүү хин гэдэг юм. Окей, жаагч. Тийм үү? Тийм. За, жаагчгээ сонсогчтой танилцуулахад өөрөө бол мэргэжил нь бол өөрөө нийгэм судлаач мэргэжилтэй. За, тэгэнгүүт чи би дөнгөж сая яг мэргэжлийнх нь юуг ингээд харсан байхгүй юу? Нийтлэлийг нь харсан байхгүй юу? Тэгсэн чинь нийгмийн шинжилгээ ухаан нийгмийн халамжийн үйлсээ нийгмийн шинжилгээ ухааны судлаач 33% айгу бага нийцэлтэй. Энэ мэргэжлэрсэн. Гэхдээ энэ мэргэжлэр манай жагаач манд бараг ажиллаагүй байх. Тэгээд яг одоогийн мессен дээр ажиллаж байгаа яа харгу чиний яг зөвлснөөр гэдэг хүний нөөцийн салбарт манай жагаач манд өөр ажиллаж байгаа шүү дээ. Office manager юу гэдэг хэлдэг бас бүр
бидний яг жагаа хичээг төсөөлөх байдал нь нэг үгээр хэлэх юм бол жагаа хич бол манай офс ээж нь ер нь ээж гэдэг хүн нь жагаа хич байхгүй болол тэгэл Айгуу тухайн тэр хэцүү тий. офс тэр чигтээ ингээд нурж байгаа гэж ойлгож болно. Тэгээд ажлын Гэрлэгүү талбар болчтой тий. гэрдгүй очдаг тийм. Тэгээ яг нэг офисын ээж юм шиг. Тэгэхээр миний бодлоор хүний нөөцийн яг тэр мэрэгжлийн үндсэн зорилго нь баг нэг талаасаа баг тэр бах тийм ингээд ажилтнууд Тий. очиж Байгуулгын зовлонгоо эмчтэй. ярьдаг, ойлгодог, ярилцдаг ийм төрлийн хүн нь байгаа. Тэгэхээр яг энэ салбар чиглэл анханасаа 16 таа байхдаа энэ салбар чиглэлээр мэрэгчлээ сонгосон бол тун амжилттай карьерийн дэвшил гаргахаар хүн харагдаад байгаа байхгүй юу. Тэгээ дээр бид нар бас хуралдаар сууж байсан чинь нэг тийм анзаасан бол би бас ингээд ийм сургалт орох амар сонирхолтой штэ гэдэг. Тэгжээж амар тийм юм айгу дуртай штэ гэж хэлж байгаа нь зан чанарын хувьд нөө бусдыг ойлгодог, дээрэс нь харилцах дуртай гэдэг өгөгдлүүд нь бүрс амар өндөр таарад байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд эрт ингээд хэдий чиний эрт ингээд зөвлөхийнхөө өгөнд ороод хүний назараа сонгоо шалгах юм бол карьерийн юун дээр ч гэсэндээ маш амжилттай ингээд явхаар өөрийгөө баталж харуулж чадхаар байгаа нь жагаа их чи маань кейснэр хүртэл харагдчихлаа байна л да яалчгүй энэ ажил яг амьдрал дээр энэ ажлаа хийгээд явахдаа ямар аз жаргалтай байдаг вүлээ ямар чадвартай байдаг вүлээ тий тэгэхээр яалчгүй ингээл иймэрхүү юу нийцлэн ингээд бодит амьдрал дээр хүртэл харагдаад тахлаэр тестэнд итгэхээс өөр аргагүй тийм нөхцөл байдалтай ядаг. Тэгээ хамгийн гоё юм нь ганцхан зан чанарын өгөгдөлтөөр нь биш давхар ингээд STEAM дээрээс мэрэгжлийн сонирхлын хэв шинж эдрийг хүртэл тодорхойлж агаад чиглүүлэг өгдөг болохоор айгуу тийм нэлээд нэрэл 80-аас дээш үе баталгаатай байх нь аргагүй байна да гэхээр юм анхдагч мэдрэмж нь яг тийм мэдрэмж нь байдаг л та. Тэр чи энэ дээр юу гэж бодож одоо ингээд зөвлөөд за зан чанар ийм юм байна. За хүний нөөц гэдэг юм чиний толгойд нэг young гэдэг нэг юм past хэвлүүлэхэд нэг юм мэрэгжил орж ирж штэ тэгээ зан чанар нэг иймэрхүү байвал зүгээр юм байна да. За сонирхлыг хараад хүн бол давхар ингээд бүр олон зүйлүүд хүчин зүйлүүдээс нь яаж пасла бүрдүүлж байна. Сонирхол STEAM юунуудаас нь карьер зөвлөгөө одоо яг мэрэгжил сонголтод нөлөөлж байгаа яг хүчин зүйлүүдийн нэг нэ гэдгсэн шүү дээ энэ одоо хувь хүний зам төлөв маань тэгвэл яг энэ дээр нэмэгдээд нөгөө одоо тэр сонирхол ажил мэрэгжлийн сонирхол орж ирдэг. Нэмэгдээд тухайн хүүхдийн бүр юм одоо өгөгдмөл чадвар буюу одоо ер нь олвол IQ гэл гэлж байгаа. Ер нь одоо тархины чин потенциал STEM салбарт хүрэх юм уу гэдгийг л ер нь бол шулуухан хэлгээд те ингээ хэлж одоо нөгөө хэмжиж байгаа гэсэн. За тэгээ нэмэх нь нөгөө зөвлөгтэй уулзаа зөвлөгөө авч байгаа гэдэг утгаараа тухайн хүүхдийн хүсэл мөрөөдөл нөгөө үнэт зүйл те энэ чи яг юу энэ амьдралаас хүсээд байна. За магадгүй тэрийгэ бүр мэдгүй ч яж олно те. Гэтэл нөгөө зөвлөгөөд чи өөрөө янз бүрийн байдлаар арга барилаар үзэж байгаа. Тэгэхээр чиний яг юу хүсэж ээж болох вэ гэдэг юмнуудыг хүртэл чамд одоо нөгөө нэг өөрөөр чинь ингээд нөгөө нэг олуулаад эргэцүүлэх боломжийг олгоод ингээд өгдөг болохоро энэ маань өөрөө нэгдүгürt цогц буюу яг энэ ихний алхам маань ингэж бүрдэж байгаа байхгүй. За тэгээ энэний дараагаар бол мэдээж энэ нийтлэлтэй гарч ирж байгаа мэрэгчлүүдэд судлана гэдэг юм том ажил байгаа. За ер нь бол яг энэ хувь хүний зан төлөвийн энэ үнэлгээг штэ хувь хүн яг ямар одоо яаж энэ хувь хүнд ер нь яг ямар ашигтай юм гэхээр нэгдүгээрт яг ингээ өөрийгөө би ерөнхийдөө нэг иймэрхүү хандлагатай хүн юм байна гэдгээ танаад авчирчаа. Хоёрдугаарт бусдын ялгаатай байдлыг бас ингээд ойлгодог буюу нөгөө харилцааны нөгөө EQ чадварууд чинь таад ингээд хөгждөг. Би ийм байж болдог, миний эсрэг талд бас ийм байж болдог. Аль нь давуу сул талтай байна гэдэг энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг. Энэ ойлголт чи өөрөө эндээс ингээд үүсчдэг. Тэгэхгүй ингээд би уул нь ийм байхгүй юу хүмүүс ингээд те яагаад ийм юм бол ёстой ойлгодгоо те ингээд ийм л айвал одоо гоё штэ төс штэ гэл ингэж боддог. Энэ ойлголт маань өөрөө энэ тестүүдийг тайлбарлаж явах явцад өөрөө ингээд тухайн хүнд бусдыг бас ингээд нөгөө өөр одоо өнцгөөс харах энэ боломжийг ингээд олгочдөг гэсэн. За тэгээд 3 дугаарт энэ миний энэ суур байгаа үзүүлэлтүүд нөгөө миний тэр хүрхгээд байгаа бэцэгт хүрэхэд намайг дэмжиж байгаа найлын хойш нь татаад байгаа найлын би тэгвэл алин дээр нь илүү одоо
тулгуурлаж илүү ингэж өөрийгөө өнгөлж илүү одоо бусдаас ялгарах энэ байдлаа үүсгэхийн алийг илүү жоохон дээш нь татаж те эсвэл жоохон доош нь татаж ингэж нөгөө өөрийнхөө эрх ашигт ингэж нийцүүлэх гэдэг ийм чиглэлийг авах юм одоо газрын зурагшгээр ашиглаж болно гэсэн. Зөвлөхүүд маань болохоор яаж ашигладаг вэ гэхээр мэдээж энэ нөгөө хүнээ таних процессыг асар хурдтай одоо нөгөө цагийг нь удаан хугацаанд ингээд ярилцаал тухайн хүний ингээд нөгөө нэг эргэн тойрныхноос нь асуугаад ч гэдэм ингээд яг тэр таних процессыг асар хурдтай болгочихж байгаа. Нэгдүгээр тэгээд хоёрдугаар яг энэ таньсныхаа үндсэн дээр энэ хүүхэд ямар суур хандлагатай бай тэгвэл энэ зөвлөгөөнийхөө процесс, энэ зөвлөгөөнийхөө одоо энэ алхмуудыг яаж зохион байгуулах вэ гэдгийг тухайн яг хүндэн тохируулдаг гэсэн үг байхгүй. Үнэхээр за зохион байгуулалттай байдал буюу тэр нямбай байдал нь бага байгаа хүүхдийг хөтлөөл хамтдаа хүү хаа чи яасан бэ одоо нэг ийм одоо төлөвлөгөө гаргачлаа байна те энэ яаж ийн үү ийж ийн үү одоо энийг ингэ шүү дараагийн хугацаанд энэ шүү гэд ингэ хөтлөөд явдаг. Хүссэн хүсээгүй нямбай байдал өндөртэй хүүхдүүд бол энэ судалгаа ч юм уу энэ алхмууд ч юм уу энэ төлөвлөгөөнүүд бүгдийг нь өөрөө бие дагаа хийгээ явчихдаг тий. За тэгээд яг энэ нөгөө бас сэтгэл хөдлөлийн тэтгэвртэй байдал нь ямар вэ гэдгээсээ шалтгаалаад үгээ хүртэл сонгохдоо яаж эвтэхнэр илэрхийлэх вүлээ гэдгээ хүртэл ингээд тааруулдаг. Тэгэхээр зөвлөхүүдийн хувьд бол тухайн хүнд нийцэх одоо энэ чиглэл рүү чиглүүлэхэд нэгдүгээр хэрэгтэй байгаа. Хоёрдугаар тухайн зөвлөгөөг үр дүнтэй болгохын тулд ямар арга барилаар ажиллах вэ гэдгээ тодорхойлоход бас хэрэгтэй байгаа. Ийм шалтгаалтай байхгүй яг энэ тестүүд маань өөрөө. Харин тийм. Ер нь ингээд анзаараад хахад яг мэржил сонголтын яг зан чанарынх нь хамгийн ихэнд угаасаа тайлгнаас зан чанараасаа л эхэлдэг ч тийм. Тэгэл яг зан чанарын ярьж ах үед л би өөрөө яриад байгаа хэрнээ тухайн ингээд хүүхдээсээ дундаас нь асууж масуугаал ингээд айл хэдийн нэг юм танилцах боломж нь ингээд бүрдээд гараад ирж байгаа санагддаг. Бүр ингээд мэддэг хүн юм шиг. Тэгээд яг чи тиймэрхүү өнөөдөр тэгэхэд саяхан бас зөвлөгөөнд орол тэгэхэд тухайн хүүхдийнхаа зан чанарыг ярьж аал ердөөсөө мэрэгжлийн тэр нэг хувь муу гараад ирсэн байгаа юу салбар чиглэлийнх нь юуг харж байгаа. Чи ер нь хичээлдээ нэлээд сайн хүн юм а тий гэсэн чинь нөгөө бүр гайхаа та яаж мэдсэн. Тэгээд чи айгүй сайн хичээлдээ айгүй сайн хүүхдээ наа угаасаа энэ мэдэгдэж байна. Тэгээ нэлээд сайн хичээлдээ бүх салбарын ингээд танин мэдхүн талаас хөгжөөд ингээд эхлэлээрээ нэг их салбар чиглэлүүдээсээ 50-аас дээш хүүхдэл ингээд гараад ирж байгаа нь ингээд харагддаг. Тэгээд нэг талаасаа сайн боловч нөгөө талаасаа хичээлдээ сайн хүүхдүүдийн нэг дутагдaltaй тал нь юу гэхээр яг ямар салбар чиглэлд очихоо мэдгүй ингээд ийм нөхцөл байдал орчдөг. Тэгэхээр яг энэ дээр чинь толгуурлаж тайлан чинь мэрэгжлийн нийцэл чинь ингээд гарч ирээд байгаа нь бас маш давуу тал юм аа гэж тайлбарлаад явуулж байгаа байхгүй. Тэгээ хамгийн бүр өөртөө магтахад өөртөө бахархаад яг яалчгүй мэржил сонголтын 5 алхам гэх ингээд системчлээд гаргаад өгчсөн байгаа маань өөрөө тухайн хүүхдэд бие даагаад хүртэл хийгээд явхад юу хийх нь ойлгомжтой. Цаашаа ямар алхам хийх нь ойлгомжтой. Мэржил одоо шийдвэрт хүрэхэд яг юуг харгалзаж үзэх нь хүртэл амар ойлгомжтой байгаа маань хин хүүхдүүд одоо сэтгэл ханамжийн хувьд айгүй өндөр байгаа нь ингээд харагдаад байгаа. Тэгэхээр энийг хэрвээ сонсоод ингээд хэлбэл яалчгүй эхлээд зан чанараа бие хүнээ таньж мэднэ гэдэг бол мэржил сонголтын маш том хоёр дахь алхамд нь ордог маш том чухал хүчин зүйл байгаа. Тэгээд эхнийх дээр нь бол эхлээд мэржил гэдэг утга учир ойлгох хэрэгтэй болж байна. Хоёр дахь нь зан чанар буюу өөрийгөө таньж мэдэх. Юун сонирхоод байгаа, юун давуу тал байгаа. Миний хувьд л ихэд энийг мэдэхгүй ингээд явсаар байгаад бараг өөрийнхөө амьдралын 10 жилиг өөрийгөө таних процесс мэржэлтэй тохирох мэржлээ хайж 10 жилээ ингээд зарцуулж байгаа байхгүй. Тэгэхээр энийг өрдөөсөө ингээд тайлангаа өгөөл гаргаал ирсэн чинь миний сонгоцсон байгаа мэржил маань өөрөө бараг 80% 90% гарч би бүр гайхаа. Би энийгээ зарцуулах гэж 10 жилийн хугацааг ингээд үрсэн штэ. Тэгж яхад чи 10 минутаар тестээ өгөөд дуусгаад ингээд тайлан дээр гараад ирэхэд энийг ингэж цаг хугацаа хэмнэж болох юм дээр гэж бодогдчихсэн анх. Тэгээ яг тэгэхээр хүмүүсүүд энэ одоо карьер шилжилт хийж байгаа хүмүүсүүд ч бай мэрэгжил сонголт хийж байгаа хүмүүсүүд ч бай эртгэн шиг ингээд өөрийгөө таньж мэдэх процесс руугаа ороосай л гэж хэлмээр байна. За тэгээд яг чи карьер зөвлөхийн хувьд бас мэрэгжлээ сонгох гэж байгаа, карьерийн шилжилт хийж байгаа хүмүүсүүдэд юу гэж хандаж хэлмээр байна. Өөрөө нэг гой зөвлөмж бид нэг өгөөд хоёлаа өнөөдрийнхээ дугаарыг дуусгая. Ер нь бол сая ингээд нэлээд яг нөгөө хэрэгтэй шаардлагатай зүйлсээ бол ярьчлаа тий.
Энэ дээр нөгөө яг чамаар сая ярьж байгаа явцад орж ирсэн юм маань юу вэ гэхээр нөгөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа одоо юм нөхцлүүд үүсэж байгаа тий. Тэр маань өөрөө эргээд дахиад энэ 5 үзүүлэлттэйгээ эргээд холбогддог. Тэгэхээр эний чинь нөгөө мэрэгжлийн зөвлөгөөт чинь харж агаад чамд хитрхи олон сонголт байгаад чи сонгож чадахгүй байгаад байна уу? Эсвэл чи алдаа гаргахаасаа тий энэ одоо юу гэдэг шийдвэр гаргахаасаа эргэлзээд одоо тий ингээд өөр одоо сэтгэл зүйн шалтгаанууд ингээд байгаад ингээд энээсээ ингээд тойроо зутаад гүгээд байна уу? Эсвэл хин нэгний нөлөөнд ингээд автаад байна уу? Тэ гэдгийг чинь ингээд нөгөө нэг алган дээрээ тавьсан юм шигэ ингээд энэ цаасан дээр тоогоор хэмжээд ингээд гаргаад ирж байгаа ийм нөхцөл бүрдсэн ийм үед ингээд амьдарж байгаа юм чинь энэ боломжуудыг бол ямар ч гэсэн ашиглаарай л гэж би бол зөвлөн хүн өөрийгөө таних процесс ч угаасаа амьдралынхын туршид үргэлжилдэг. Гэхдээ өнөөдөр чамд мэрэгжлээ сонгоход ийм алхмууд хэрэгтэй гэдэг юм байна. Өөрийгөө танихад хэрэгтэй гэдэг юм байна. За тэгвэл өөрийгөө таниа гэд өнөөдрөөс эхлээд ингээд таниад явъя гэх юм бол асар их хугацаа зарцуулагдана. Асар их янз бүрийн одоо амьдралын туршлагын ард гарч иж энэ зүйл чинь танигддаг. Тийм болохоор аль хэзээний шинжлэх ухаан чинь нөгөө 40 50 жил тэрнээс жуун баг Хиппократийн үеэс л ингээд энэ яригадаад ирсэн. Өнөөдөр жишээ нь нүдний өвчнүүд ийм байна. Ингэж ихэвчлэнэ гэдэг ийм арга шийдлүүд нь аль хэзээ гараад ирсэн байдагтай адилхан чиний зан төлөв суурьуд сонирхлууд чинь ийм байгаад энэ ажил мэргэжилтэд ингэж нийцэх юм байна гэд батлаад гаргаад ирсэн байгаа энэ давуу талыг ашиглаарай гэж хэлээ. Дээрэс нь яг ийм зөвлөгөөтэй чиглүүлэгтэй явах нь хүн ганцаараа ганцаардаал яах юм болоо гэдэг ингээд мэдхгүй гацаад байгаа энэ нөхцөлд маш гоё юм дэмтэй байдаг шүү. Чиглүүлэгтэй явах чинь бол ямар ч тохиолдолд давуу талыг ингээд үүсгдэг шүү. Бид нар ч гэсэн одоо ингээд насанд хүрсэн, ажлын байран дээр гарцсан те ингээд салбар чиглэлээ сонгоцсон хүмүүст хүртэл ментор хэрэгтэй байдагтай адилхан. Яг энэ сонгох гэж байгаа процесстой бас энэ одоо чиглүүлэгчийг магадгүй одоо сургуулийнхаа багшаа те эсвэл одоо зарим одоо эцэг эхчүүд бол аюугаа дэмжиж хандтай явдаг. За эсвэл бүр болохгүй л тийм ингээд карьер зөвлөхүүд дээр очиод ингээд чиглүүлэг аваарай. Би бол хийж л хэлэх юм байна. Би одоо жишээлбэл өөрөө сэтгэл зүйч мэрэгчлээ хүн энэ том 5 Big 5-ийн тестийг өмнө ч гэсэндээ өөрөө ч өгчээсэн хүмүүсүүдээр ч хийлгүүлжсэн. Гэхдээ яг энэ ажилд ороод энэ манай централ тестийн Big 5-ийн тестийг яг одоо л жинхэнэ утгаараа ойлгож ирнэ гэдэг шиг юм болж байгаа байхгүй юу? Сэтгэл зүйч яг энийг бол тестэд та интернетээр ч болтгоо хүмүүсүүд ингээл одоо юу гэдгийг богино хувилбарын ч гэдэг юм уу те эсвэл өөр хувилбарыг ингээд аваад тестлж болно шүү дээ. Гэхдээ ялгаа нь яг юу гэхээр хамгийн том давуу тал нь мэргэжлийн нийцлийг нь гаргаж өгөөд тэгээ гаргаж өгтөө централ тест гэдэг байгууллага чи өөрөө бүхэл бүтэн 20 жил үйл ажиллагаа эхлээд явуулчихсан өөрсдийн гэсэн дата сантай болчихсон учраас бидний өгсөн миний одоо Big 5-ын зан чанарын өгөгдөл дээр өөрсдийнхөө дататай харьцуулсан судалгаан дээр үндэслэгдэж мэргэжлийн нийслэлийг гаргаж ирж байгаа нь бүр вау л гэмээр байсан. Тэгээ энийг бол хаанаас ч өөр хийх боломжгүй үзэгдэл байгаад байгаа байхгүй. Хоёрт нь гэдэг юм бол яг одоо би дахиад өөрөөсөө ярьсан надад хэрвээ 10 жилийн өмнө нэг зөвлөх нь надад миний тестийг гаргаж өгөөд ийм чиглүүлэг байш шүү гэсэн бол би бүхэл бүтэн амьдралынхаа 10 жилийн хугацаа хэмнэх боломжтой болчихж байгаа байхгүй. Нөгөөдөөгөр одоо ажил мэргэжлээ шилжүүлэе гэж боддог усуд байдаг тийм. Өөр ажилд орё гэх юм. Тэр ажилдаа орж үзээд 6 сар наандаж одоо хамгийн багадаа 2 3 сар ажиллаад гарна гэж чинь дахиад 2 3 сар амьдралынхаа хугацааг алдаж байгаа л ялгаатай юм байхгүй. Энэ ямар ч юм. Тэгэхээр энэ зүйлийг ингэж цаг хугацаагаа алдаж ингэж яхаа оронд шинжлэх ухааны үндслээ таньж мэдэх боломж нь байна гэж байгаа юм чинь бол нэрээ. Үнэхээр анх ажилдаа ороод та ваавал гэж байсан л да. Яалчгүй энэ тестийн утга учирыг амар сайн ойлгож байсан. Сэтгэл зүйч хүн хүртэл тестийн утга учирыг дараа нь ойлгож авах жишээ нь. Тэгэхээр нийт хүүхдүүдтэй л хандаж л хэд эртхэн шиг тестлээрээ өөрийгөө таньж мэдээрээ өөрийгөө таних айл хийж дуусахгүй хүн хүртэл үргэлжлэн гэхдээ таньж мэдснээр яг одоо чи ямар төвшөнд байгаа вэ гэдгийг гаргаж ирэх нь айгүй чухал байгаа шүү. Хаанаас эхлэх вэ гэдэг нэг юм суур фундамент эхлэх цэг байх хэрэгтэй тий. Тэгэхээр тэр цэгээ тодорхойлоорой. Тэхийн тулд үнэлгээ онцлогонд хамрагдаарай. Эргээд эндээсээ зөвлөгөө аваад үйлдэлээ баталгаажуулаад үйлдэлээ тодорхойлж мэдэж аваарай л гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдөр ямар ч тач энийг сонссон нийт хүмүүсүүдтэй маш их баярлалаа. Дараагийн дугаараар хоёул ямар тест ярих вэ? Юуны талаар ярих гэж бодож байна.
Сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамж байвал бас нас харгалзахгүй сонирхолтой ах болов уу гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бид хоёрын бас яриг сонссон бүх хүмүүстээ баярлалаа. Сонирхож байгаа асуултуудаа бүгдээрээ карьер хичээд явуулж болно тийм. Одоо энэ School платформ дээрээ ч тэр эсвэл одоо аль тавигдсан сошиал платформ дээрээ бид нар руу хандаад асуултуудаа асууж болно. Эд ганцаардаад яваад байхгүй ш. Дандаа дэрэгдэн зөвлөхүүд байна, чиглүүлэх хүмүүсүүд үргэлж байдаг шүү л гэж хэлмээр байна. Тэгээд баяртай дараагийн дугаар хүртэл. Баяртай.